бүгдээрээ сайн байцгаана уу? Би чиний зүрхэн дэх нууц гэдэг нэртэй 2024 оны 8 сард нээлттэйсэн Тайван киног ярьж өгье. Энэ бол манай киноны гол дүр Ван Шаоши. Завгүй ажиллаа хийж байгаагаар кино эхэлнэ. Тэгээд гинэт бодлогошрон ахлах сургуулийнхаа үеийн дурсамж руу очино. Утсан дуурайд хичээлдээ хоцорч байгаагаа мэдэн сандарч босоод хичээлдээ яаран явна. Харин гадаа нь багын найз нь болох Ян Зовью буюу Юзу гэдэг эрэгтэй найз нь хүлээж байна. Багаасаа тэр хоёр зодтолдож өссөн ёстой л хамт шороо идэж өссөн найзууд. Юзу сургуулийнхаа амьд хөгжмийн хамтлагт гитарчин, дуучин хийдэг. Харин энэ бол сургуулийнхан дагин pop music club-ийн бөмбөрчин Шинхуй. Юзутэй тоглолтоо ярилцъягээд авч явна. Энэ бол Шавшигийн хоёр сайн найз, Жан Жайлин болон Бондгор хоёр найз. Энэ гурав нэглээд бабл тий уугаад л янз бүрийн хайр дурлалын асуудал ярилцдаг. Жайлин гинэт энэ хоёрт сургуульд нь шинж сурагч ирж байгаа. Тэгээд бүр топ сурагч гэдэл ярьж өгнө. Тайпей хотын шилдэг тэргүүний сурагч гэдэл манай сургуульд яах гэж ирж байгаа юм бол гэж ярилцаж байтал Юзу бөмбөгөөрөө энэ гурвыг онцгоно. Шавши уурлаад хэн хинбэгээ үзнэ гэд Шавши Юзу хоёр зодтолдож өгнө. Хоёр найз нь тэр хоёрыг зодтолдож байна. Бооцоо тавиарэ гэдэл бүр бөөн юм болно. Нэг найз нь багш ирлээ гэд бүх хүүхдийг үргэнэ. Нэг сахилгагүй бань чохоотой сав шитчихнэ. Тэр нь сэнсэн цохогдож харах үед яг нөгөө шин сурагч ирж өшөглөөд л тэрийг нь харсан Шавши бүр дурлаж орхино. За тэгээд энэ гурав шийтгүүлж зогсоно. Шавши ичингүрч баярлаа гэж хэлж мэлээд л Юзугийн харин дургуун хүрнэ. Үзэгдэл шилжиж Шавшигийн гэрт Юзу Шавши хоёр хоол идэж байна. Шавши бүр хоёулаа эрэхтэй байж яаж юм өөр байдаг байна гэдэл бодно. Юзу ээжгүй болохоор дандаа эднийд хоол иддэг болж таарна. Чиний ээжтэйгээ уцаар яриад ээж нь Америкт ирж сур эртхэн хичээл номоо бод гэдэл өглөж өгнө. Чиний цагаана гэдэг нохоогоо имлэгт үзүүлээд өвөөтөөгөө гэртээ харна. Эмээ нь Альцгеймер марцлтын өвчтэй. Үзэгдэл шилжихэд Жайлын чангаар чи чиний дурлсан гэхэд Шавши аяархан л та гэд нөгөө найз нь Юзуд зүгээр юм уу гэж мэгээд л тэгэхэд Юзу байд харваг хараад сурчав Шинково гэхэд нь чиний шууд байны голд онж үзүүлнэ. Шавши ийм кул залууг яаж эргүүлэх вэ гэд нэг санаа төрнө. Бабл тий өгөх гэтэл чинийд аль хэдийн охид сэтгэлээ илчилж байдаг. Шавши гэртээ хоол идэж байхад аав нь юу ч хэлээгүй байхад ээж нь идэх хоолыг нь аяанд нь тавьж өгөхийг хараад ээж та яаж мэдээд байгаа гэхэд ах нь гэрлээд олон жил болоход ярихгүй байсан ч бигнээ ойлгодог болчихдог гэмтэр гээл хэлнэ. Шавши хичээл дээрээ нэг бандаас суудлаа солиё гэж гуйгаад Шинхуйгийн хоол идсэн савхыг өгье гэд Юзугийн савхаар сольчихдог. Шавши утсаараа Чиньетэй хамт зураг дарж авнаа. Дараа өдөр нь болж Шавши манай ээж зөндөө хоол бэлдэж өгсөн хамт идэгүү гэхэд Чинье өгье гэд сэндвич идэнэ. Шавши чи сэндвичнээс уйдаж байгаа эцтэй гэд булааж аваад амандаа бүгдийг нь чигснээ буцаагаад гаргачихна. Энийг харсан хоёр найз нь шууд бус үнсэлт хийчихлээ гэхэд Юзу бид хоёрын хоолноос эцэн болохоор гуруула үнсэлсэн гэсэн үг гэхэд хоёр найз нь душуухан хоолоо холдуулна. Үзэгдэл шилжихэд Чинье багийнхаа дурсамжаа бодно. Чинье цагаанаага тэрж найзыгаа хүлээж байтал ээж нь хурдан машиндаа суу гэд загнана. Яг машин хөдөлтөл толгойдоо болттой охин ирж Чинье зургийг нь дарж амжина. Шавши ирж юу хийж байгаа гэснээ нохоог нь эрхлүүлнэ. Гинэт солиотын дуунд нохоон цочоод давхичихдаг. Тэгээд машин дайруулах шахаад Шавши аврах гэж байгаад хөлөө булгалчихдаг. Тэгтэл Шавшигийн духан дээрх сорвийг хараад Чинье хайж байсан багийнхан найз Шавши байсныг таньдаг. Тэгээд юу ч хэлэлгүй очиод л үүрчгэнэ. Шавши гайхаад намайг өвдсөн болохоор үүрж байгаа юм бах та. Шавшигийн нуруу дулаахан юмаа гэдэл бодож байтал Чинье духан дээрх сорив чинь юуны сорив юм гэхэд багадаа зодтолдож байгаад ийм болчихсон. Хүүхэд байсан болохоор сандаггүй гин. Чиньег англиар ярьдаг гэд хүүхдүүд дээрлэж байхад нь Шавши авраад нохоогоо үзүүлж цагаана гэж нэрлсэн байв. Энэ үеэс Чинье нохоог хүрчилж авсан байдаг. Чинье өвөөдөө намайг танихгүй байгаа, дурсамжаа санахгүй байгаа найзтай яаж сануулах вэ гэхэд өвөө нь санахт нь л чи тусал гэснээ дуу тавиад эмээтэй нь хурмын хуцаа өмсөд бүжиглэнэ.
Дараа өдөр нь Юзу хамтлагтайгаа бэлтгэл хийж байтал Шинхуй Ван Шаошид хоёр ямар харилцаатай юм гэхэд зүгээр л хамт өссөн найзууд гэж хэлэнгүүт нь утснаасаа Чиньи дүүрүүлсэн Шавшигийн зургийг үзүүлдэг. Харин Чиньи Шавшигийн дурсамжийг сэргээхийн тулд хэсэг банд нарыг өдөж байгаад зодтолтож байтал Шавши юун очиж аврах байтугай харагчгүй яваад өгдөг. Тэр банд нар Юзуг дуудаад Юзуг үгээд явчихна. Үзэгдэл шилжиж сургууль дээрээ зодуулсан Юзу Шавшиг хараад өөрөөл гэхэд Шавши хүмүүс буруугаар ойлгочвол яах юм гэхэд Юзу уурлаад тэр үүрч болоод би яагаад болдоггүй юм гэхэд тэр намайг имлэг хүргэж хүсэн юм гэв. Шавши Чиньийг ирээгүй болохоор нь хичээлийн материал аваачж өгнө. Эмээ нь Шавшигаас айгаад нөхрөө хайна. Шавши өөрөө нь видео коллоор залгаад таблет нүрэндээ наагаад эмээтэй нь бүжиглэж тайвшруулна. Эмээг нь унтуулчаад Шавши Чиньи хоёр нохойг нь усанд оруулж цагаанагийн бие муу байгаа талаар ярилцсан. Шинхуй Юзугийн зохиосон хайрын дууг Юзу руу харж байгаад чин сэтгэлээсээ дуулна. Шавши Чиньи хоёр бүр татнуулж хоолоо хамт идэж, хамт хичээл хийж, хамт цахилга гуддаг болно. Шавши Чиньид Instagram нээж өгнө. Юзу Шавшиг дуудаад чи тоглолтын хөтлөгч хийгээд өгөөч гэж гуйна. Хөтлөгч нь найз залуугаасаа салчихсан юм байна л да. За тэгээд тоглолтын өдөр болж Чиньи Шавшид bubble tea аваад тоглолт руу нь заавал очино гэж мессеж байна. Тайзны ард Шинхуй Юзугээс та хоёр хосууд биш гэчээд чи хайрын дууг түүнд зориулж зохиосон биз дээ. Хариулаач гэхэд нь Юзу. Би тэрэнд сайн. Баг сургуулаас хойш сайн байсаар ирсэн гэд хэлж байна. Тоглолт эхлэх мөчид Шинхуй уйлаад би чадахгүй нэгэд тайзнаас буна. Яхав Шинхуй Юзу сайн л байсан байгаа юм л да. Гинт Шавши дуулж эхэлнэ. Шавши Юзу хоёр хослоод ёстой лаг дуулна. Дуу нь ядаж байхад ямар ч гоё юм. Өнөөдөр Юзу яасан ч царайлаг харагддаг юм. Энэ үед хөөхий манай Чиньи харчгаад уурлаад яваад өгнө. Юзу энэ дуунд олон жилийн өнчин хараа жинхэнэ багтаасан байдаг. Тоглолт дуусч Юзу Шавши хоёр дугуйгаар харина. Шавши Чиньи яагаад ирээгүй юм бол гэд гайхна. Маргааш нь Чиньи Шавшиг дуудаад хоёулаа зай барья. Чи Юзутэй харилцаатай байдаг юм бол битгий босодтой ойр байжий гэд уурлаад яваад өгнө. Чиньи ганцаараа ирэхийг хараад Юзу Шавши хаана вэ гэд хайгаад хамаг хурдаараа гүүгээд хоёр bubble tea аваад очино. Шавшид bubble tea өгөхөд Шавши хоёулаа ямар харилцаатай хүмүүс юм гэхэд нь Юзу төв царай гаргаснаа. Яг үнсгэж байгаа юм шиг ойрцсноо. Хаа гэдэл инэн. Тэгээд би чамд байгаа штэ. Би чамайг дэмжинэ гэд манай хоёр тоглоомын төвд хандлаа тоглож хөгжилтнэ. Тэгээд Шавши гинт би дуулмаар байна гэд дуулж байгаад уйлнаа. Юзу Шавшид өөр хүний хажууд битгий уйл гэхэд нь Шавши тэр өстой хачин амтан яах гэж надтай хамт хоол идэж хичээл хийсэн юм бол гэв. Харин Юзу би байж болохгүй мүү? Хоёлаа хамт өссөн, чиний дуртай зүйлс, чиний хүсдэг, чамд хэрэгтэй бүх юмыг би мэднэ. Би байж болохгүй мүү гэд сэтгэлийн үгээ уудалсан чинь Шавши унтчихсан байдаг. Шавши сонсоогүй царайлж гарснаа эргэлзэж байгаад гэртээ очиод өрөөнөөсөөж гарахгүй хоол идэхгүй байдаг. Ах нь дуртай олыг нь өрөөнийх нь нүдэнд хийж үнэртүүлээд гарч ирж хоолоо идэнэ. Дараа өдөр нь гадаад багш нь Шавшиг тэнэг мангараар нь дуудахад Чиньи уурлаж босоод гадаадаар өмөрч хэрэлдээд тэрнийг доромжлох нь намайг доромжилж байгаагаас ялгаагүй гэд хэлж гин. Гадаад багш нь уурлаад нөгөө багшид хэлэхэд Чиньи Юзу хоёрын зодтолсон бичлэгийг үзүүлээд Чиньи чамайг дээрлэгсэн үү гэд Юзугээс асуугаад Юзу үгүй гэд хэлнэ. Ингээд тэр хоёр багштаа шийтгүүлнэ. Энэ үедээ ярилцаж Юзу Шавшид сэтгэлээ илчилсэн ч бүтлгүүцнээ хэлнэ. Ингээд Шавши торт аваад Чиньи рүү очино. Гинэт бороо ороод борооноос хорогдох газарт нохойтойгоо гуруулаа суугаад лагаа үлээхдээ Чиньи цагаанаа хурдан идгээсэй бас уучлаарай гэж хэлээд лагаа үлээнэ. Нохоогоо эрхлүүлж байгаад санаандгүй мөргөлдөөд Шавши ичээд хойшлоход нь Чиньи үнсэх гээд ойрттол нохоо нь гинэт бөөлжөөд тэр хоёр имлэг хайж хаа сайгүй явтал орой болоод бүгд хаачсан байдаг. Юзутэй ярьж уйлаад туслаач гэхэд Юзу эмчийн гэрт нь очиод гуйсаар байгаад арай гэж үзүүлтэл аль хэдийн хожимдсан байдаг. Ингээд Чиньи юу ч хийж чадахгүй уйлж Шавшиж бас хамт уйллаа. Энэ дүр зургийг
юу зүү харж твчихгүй яваад очиж хоол идэж байгаад уйлна. Шавшид ямар их хайртай байснаа бодож уйлна. Чиньи гэртээ ирэхэд ээж нь ирчихсэн чамайг авч явахаар ирлээ. Маргааш явна. Бэлд гээд л эмээг нь асрамжийн газар өгнө. Аав та хөшөрсөн гэд өвөөтэй нь хэрэлдэхэд Чиньи өвөө эмээ хоёрыг битгий салга. Оронд нь би тантай явъя гэд хэлнэ. Маргааш нь Чиньи Шавшид Америк явахаа хэлнэ. Шавши уйлаад би чамд маш их сайн гэж хэлээд тэр хоёр хамтдаа уйлна. Ингээд Чиньи Шавши хоёр олон цагийн зөрүүтэйж холын зай харилцаатай болж байнга л уцаар ирнэ. Шавши оюутан болж их сургуулийн завгүй амьдралын өдөр хоногуд өнгөрч юу зүү хажууд нь байсаар л. Шавши ажилд ч орно. Шавшигийн нэг сайн найз нь гэрлэх саналж авна. Шавши Чиньи хоёрын харилцаа нь ойлгомжгүй, хизээч эхлээгүй, хизээч дуусаагүй, салаачгүй. Тийм л харилцаа болсон байв. Үзэгдэл солигдоход найз Жаялины хурим болж Жаялин Чиньид урилга өгснөө хэлнэ. Харин бондгор найз нь Чиньийг одоо мартаа. Тэр чиний амьдралаас алга болсон. Амьдралаа шинээр хэл гэж хэлнэ. Шавши ганцаараа хамт байсан газраа суугаад Чиньид нээж өгсөн хаягаа шалгахад Чиньи маш их зураг постолж сэтгэлийн өгнүүдэд бичсэн байдаг. Шавши уншаад ганцаараа уйлж хуучнаад урсна. Яг энэ мөчид Жаялинаас Шавшигийн найз залуу нь яасан юм гэж Чиньи асуухад Жаялин чамаас болоод салжсан. Хурдан очооч гэхэд Чиньи Шавши дээр ирнэ. Тэгээд би энэ мөчийг маш их хүлээсэн гэж Чиньи хэлээд Шавшиг унсна. Энэ миний 3 дахь хүсэл. Үүрт чамтай хамт байх гэж хэлнэ. Ингээд манай хоёр цагаанаа шигээ нохоо аваад хамтдаа амьдарснаар кино маань аз жаргалтайгаар дууснаа. Бичлэгтэй минь хамт байсанд баярлалаа. Лайк, subscribe дарахаа мартаоцай. Дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Баяртай.